Сайн мэцэн үзэгчдээ BB телевизээс бэлтгэн үргэлдэг урлагын нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ Монголын орчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ахмад Зураач Төмөр Баатархой уулзаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өнөөдрийнхөө үзэсгэлэнгийн талаар танилцуулаач. За өнөөдөр энэ манай төрсгүүлийн актив үзэсгэлэн гэдэг нь одоо 6 зураачийн 60-70 бүтээл авагдсан байгаа. Энэ үзэсгэлэн маань одоо жил болгоны энэ сард уламжлал болгон гардаг. Хэдэн удаа зохион? Би сүүлийн 2 дахь жилийн оролцож байна. Энэ бол урд нь бас олон удаа гарсан үзэсгэлэн байгаа тийм. Сүүл 2 дахь жилд л оролцож байгаа тийм. Бага наснаасаа их хвчлэн зураг аюустай байсан уу? За ер нь хүүхэд болгон л бага наснаасаа ер нь зураг зурдаг шүү дээ. Ер нь тийм байсан. Тэгээд төрсгүүрлийн дунд сургууль анх хэлснээс хойш л одоо хүртэл зураг зурсаар л юм тийм. Гэр бүл чи ер нь тийм урлагийн аюустай зураг зурдаг хүн байв уу? Байгаагүй. Энэ ч ер нь гэрээнд тоолоор анцаараа тийм. Одоо энэ ард байна л да. Энэ үзэсгэлэн энэ бүтээлийн талаар яриач мөнх тэнгэр гэсэн нэртэй байна тийм. Энэ мөнх тэнгэр гэдэг энэ манай эзэн Чингис хааны овгийн тамга мөн тэрний хүүхдүүдийн одоо өгөөдөө хувлаа мөнх хаан гэдэг байна шүү дээ. Тэр болгоны овгийн тамгуудыг зохиомжилж хийсэн байгаа энэ дээр. Одоо хамгийн голын энэ дуургайтай дурсуулаад манай Чингисийн овгийн тамга. Тэгээд эхний энэ одоо дээрээс доош ингэ явж байгаа шүү дээ. Тэн дээр бол ерөнхийдөө өгөөдөө хувлаа хандараач мөнх ингээд л Монуудын хэлбэр төрснүүд. Тийм, хэлбэр төрснүүд энэ дандаа ийм овгийн тамгууд энэ маань одоо орны нөдөнд харагдахгүй тийм жижиг зоос одоо алт мөнгөн зооснууд дээр ингэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энийг бас энэ зоос судлаач хүмүүсийн судалгааны материалаас үндэслэж энэ зургуудыг хийсэн байна. Энэ дээр мөн хаатын хаан агуу их Чингис хаан мөнх тэнгэр гэсэн өсөө тийм өгнүүд бас байж байгаа юм. Ерөөдөө энэ араб усгээр тийм зоосон дээр юм бичсэн байгаа юм. Тийм. Ер нь тийм зоосон дээрх тийм бичээсүүдийг ашиглаж юм зохиомж хийсэн. Ер нь бол энийг харахад их онцгой шиг харагдаж байна. Энгийн хүн ойлгохооргүй. Ойлгохгүй тийм. Яг энэ ийм дүрс судалж ярьсан хүмүүс л сайн харах бах тийм. Тэгээ ерөнхийдөө энэ жоохон зайнаас харах юм бол энэ Мортон Баатрын дүрслэл байгаа нэг давхиж байгаа Мортон Баатар. Тийм үү. Одоо яаж харах вэ тэрийг? Германд одоо чинь энэ одоо ингээд морины хойдол байж энэ одоо хоошоо ингээд сур харуулж байгаа Мортон Баатрын дүрс баг. Энэ маань бас дүрслэл нь бол бас л тийм зоосон дээрх тийм дүрслийг ерөнхийдөө тийм дүрслийг ашиглаж ирсэн. Жохон холоос харах. Энд бид нар жохон тулчгаад. Энэ хідэн өнгөний уусыг харсан бэ? Маш. Ерөнхийдөө тод өнгөнүүд байл да. Улаан. Тийм. Ерөнхийдөө үндсэн өнгө нь бол 2 өнгөд улаан хар өнгөнд. Гэхдээ хар гэхлээр бас хар уушин хар ногоон өнгө. Энэ 2 өнгөөр ерөнхийдөө тийм зохиомжилж байсан. Яг миний мэрэгжлийн гол онцлогонд тийм монументал гэдэг барилгын чимэглэлийн гадаад дотоод чимэглэлийг хийдэг тийм зураач мэрэгчлэлтэй байж байна. Одоо сургуульд бол тэр мэрэгчлэлээр заадаг байхгүй. Тэгээ энийг бол чинь барилгын том хан дээр масак чимэглэл хийж ашиглах юм тийм маягийн хэсгийсэн зориулж хийж. Тэгээд бас интерьер дотор бас ngөлөөлөхөд бас зохимжтой тийм. Энэ бүтээлийг гаргахад хэрэг хугацаа шаардлагатай бэ? Энийг л нэлээд удаан хугацаанд зурсан. Сар хэдэн сар? За энэ 2-3 сар бол зурж байгаа. Тийм бас ганцхан зурган дээрээ суугаадахгүй хичээлээ заана. Хажуугаар нь өөр бүтээлүүдийг бас хийн дээ. Энийг бас өөр өнгөөр бас хийсэн байгаа. Энийг бас янз янзын өнгөөр бас одоо нэг харцагаан өнгөөр бас нэг хийж үзсэн. Бас дан юм улаан тоонд бас хийж үзсэн. Харцагаагаар хийсэн одоо бол энэ үзэсгэлэн гарааг байгаа юу? Гарааг байгаа тийм. Энэ үзэсгэлэн та хэдэн уран бүтээлээ ер нь гаргасан бэ? Энэ үзэсгэлэн 12 бүтээл авагдсан байгаа юм байна. Тэгээд ерөнхийдөө миний зургийн чиглэл бол эхлээд ерөнхийдөө ийм тамга тэмдэг бэлгэдлийн чиглэлээр нэлээд бүтээлээс одоо сүүлийн жоохон тийм байгалийн зураг зурж байгаа тийм. Гэхдээ байгалийн зургийг бол байнга л хийдэг л да. Хөдөө аялж судалбараа аялж явж байхдаа дандаа тийм судалгаанууд хийдэг харж байгаа. Тэрнээс үндэслээд хийсэн ажлууд дийлэнх юм байна. Ер нь бол энгийн хүмүүс бол энийг хараад ойлгохгүй юм байна те. Та ер нь тэгэл тайлбарж өгч ил хүмүүс ойлгохгүй. Тийм ер нь судлаач хүмүүс л юм үзэж харсан хүмүүс л яаганаас зүгээр жирийн хүмүүс бол энэ юунд төрсөд үлгэж гайхах баг.
Энэ бол тэр болгон бас хүмүүсийн нүдэн дээр бас харагддаг тийм төрсөд байхгүй. Энэ бол яг манай түүхч судлаач хүмүүс сайн харуул мэднэ. Зураачд бол ерөнхийдөө мэднэ. Анхны бүтээлээ ямар сэдвээр гаргаж ирсэн бэ та? Би ч өөрөө бие даасан 3 үзэсгэлэн гаргасан байгаа. Монголдоо гаргаж ирсэн. Монголдоо гаргаж ирсэн. Одоо яг энэ зааланд. Оюутан Гэргээ үгүй төгсч ирснээс хойш багсаж явахдаа. Ямар нэртэй гарч ив? Гэргээ гэдэг нэг тийм бас Монголын хаадын тий. Одоо яг л баг дийлэн бүтээлүүд маань ийм чиглэлээр зурагдсан тий. Тамгаар. Тий. Интерьер гэсэн нэг үзэсгэлэн байж байгаа. Ер нь нэг олон үзэсгэлэн гаргасан. Хамтарсан үзэсгэлэнд бол оролцож байсан тий. Энэ хэдэн онд багшилсан бэ? Одоо хэдийн шав таны уран бүтээлийг цаашлуулж явж байна? Ер нь би 1985 онд Ленинград төгсөж ирсэн. Мөнхний нэрвч уран зургийн академи. Тэрнээс хойш шууд сургууль төгсөж ирэл багшаар ирэл энэ анх монументал уран зургийн гэж нээж анх энэ мэрэгжлийн ангийг нээж өгсөн тий. Тэрнээс хойш өдөг хүртэл багшилж байгаа. Бараг 10 гаруй төгсөлт хийсэн байна энэ хугацаанд тий. Эндээс бол ингээд бараг 100 гаруй шав байна. Тэн дотроос бас бүтээлээ сайн хийгээ явж байгаа олон амжилттай явж байгаа. Жанр бол их байгаа. За дараагийн үзэсгэлэн энэ талд нь байгаа. Энэ талд нь байгаа юм тий. Гарах уу? Энд манай бас 3 бүтээл байна. За 3 байгалийн үзэсгэлэн. Тий. Тэгэхээр энэ үзэсгэлэнгээ бүр хэсэг хэсгээр нь холио тавьчихсан зураг болоо. Нэг дор байхлаар бас сонирхолтой байдаг. За талын үдшиш. Энэ талын үдшиш. Тий. Энд ерөнхийдөө тэр нэг дандаа нэг орой нар. Одоо энэ гурван дээр нь жоохон тийм оройнд тусна нар бууж байгаа дүүс. Нар бууж байгаа тийм жоохон хэсэг газар гэрэлтэж байгаа тийм үеийг харуулах гэж оролцсон тийм зургууд. Энэ маань одоо Хинтээ Сүхбаатар аймгийн залгаа тэр хэсэгт одоо нэг талд хээр талын бүс шүү дээ. Тэнд нэг орой нар зарж байгаа үеэр. Тэр нь аль нутгийн хүн бэ? Би ерөнхийдөө Улаанбаатар. Тийм Улаанбаатар төрсэн тийм. Одоо аав маань бол ерөнхийдөө нэг Дүү аймаг их л да заан дээр хэлж гээд. Гэхдээ би өөрөө л Улаанбаатарт нэгдүгээр төрх их. Улаанбаатар хот ер нь зураг гэсэн юм байдгүй. Ерөнхийдөө тийм хүмүүс дандаа л ер нь байгалийн зураг зураад байдаг. Байгалийн ялангуяа би бол ерөөсө байгаль дээр ямар ч тийм хүн амтан очоогүй тийм жимжимээгүй тийм хонгон байгалыг л туршлагыг харуулдаг. Энэ дээр л онцгой нэг тэмээ зурцсан нэг зохиомж нь арга суулгаад байхлаар. Тэрнээс ер нь одоо энэ бол Улаанбаатарын ойр хар усан тохоо гэдэг шүү дээ. Тийм ээ. Ерөөсөө ойрхон тийм. Тэр хэсэгт. Тэгээ мөн тийм орхон голоогоо. Ер нь ягаад та тамга зурж байгаа гинт байгаль руу орохор болов? Ер нь багш юм байна шүү дээ. Ер нь бүгдийг л хийж явах хэрэгтэй. Ер нь одоо зөвхөн байгаль зурдаг байгалийн зураг гэж заахгүй шүү дээ. Одоо минийх бол одоо жишээ нь интерьер экстерьерийн чиглэлээр. Тэгэхээр аль ч чиглэлээр бас юм хийж өөрөө үдсэн байж ажил оюутнуудад юм заана үстэй тийм. Тэгнээс би байгалийн зурдаг. Одоо чи зөвхөн байгалийн зураг зурж сурах хэрэгтэй гэхгүй. Бас яг энэ төлөө. Ерөнхийдөө намайг бол ерөнхийдөө тийм абстракт зураг зурдаг гэдгээр бол юмс арай тань сүүлийн 2 жил жоохон төлхөө байгалийн зураг зураад байгаа. Абстрактаас шууд байгаль руу орно гэхээр бас хэцүү байх уу? Ерөнхийдөө абстракт зураг зурчих гайлаа гэдэг юм уу? Үгүй тийм байхгүй. Ерөнхийдөө би бол хөдөө их явдаг. Тийм судлуур бол донтлоо зурж явдаг байхгүй. Одоо энэ пастелаар л тэмдэглээд одоо нааз нартайгаа бол зундаа бол заавалж юм хөдөөгөр яв зураг зурна. Байгалийн зураг зурна шүү дээ. Тэрнээсээ сэтгүүлэл абстрактжуулах юм янз янз юм байна. Зарим зурагч болохоор Монголын бүсгүйчүүд их зурдаг л та. Тийм. Тэрний хувьд та юу гэж боддог вэ? Ерөнхийдөө би өөрөө ч бас тийм зурж байсан бодоо байгаа. Тэгэхдээ яг бодит байдлаас нь биш. Ер нь эмэгтэйний гоё сайхныг харуулах нь жоохон тийм хийсвэр тал руу оруулж нэлээд бүтээлүүд хийжсэн байгаа. Ер нь бол та бүтээлээ төрөөд ер нь хэдэн уран бүтээл гаргав? Таацаж үзсэн. За ер нь одоо 1000-д авсан байгаа. Тий одоо яг хийсэн бүтээл. Одоо жишээ нь энэ пастелаар судбар ихэд бол 800 судбар хийсэн мэт. Нэг явахтаа л 30 40 50 тийм зураг нэг удаагийн явалтаар судбар зурж ирдэг байхгүй. Тэгээ зарим өдөрт бол өглөө өөрөөс бол орой нар жаргал 5 6 судбар хийсэн байх шээ. Тийм байдаг шүү дээ. Та хэдэн цаг үед ч юм уу гинт онгод нь орж ирдэг ч юм уу тийм үзээд шүү дээ. Ерөнхийдөө миний зургнуудыг ажилласан байх. Энэ
өглөө орооны нарыг дурсалсан. Энэ бол эрт босч Тий. зурдаг байна тий. Гэтэ яг өдөр бол ингээд нар дээр гарсхлаараа байгалийн хоёр ингээд хэлбэр тод болчдөг. хэлбэр сүүдэр ер нь нэг ажиглагддаг шүү дээ. Өглөө орооны нар л илүү гоё тийм ээ. Эрс үнхэн тодордог ч юм уу тий. Тэр өнгө нь илүү гоё болж ирнэ. Тэрийг л би ярилцсан бүтээлүүдтэй төрсөлдөг юм аа. Тэр миний зургнууд дээр ч ажиглагдчихлаа баг. Дандаа ороо нар юм өглөө тийм юм. Зураач хүнийг бас зурж байгаа зургаар нь арай шингэн тогтоож болдог гэдэг. Таны хувьд та өөрийгөө ямар ашигтай гэж боддог? Ерөнхийдөө би нэг жоохон чимээгүй талтай л л дээ. Яг олон толгойд магадгүй тий. Тэгээд чинь зургнуудыг харах жоохон чимээгүй тийм айс байж магадгүй тий. Тийм гаргахыг л ер нь өөрөө хичээдэг шүү дээ. Тэгээ зарим хүмүүс бас тэгэлдээ уран зураг зураад манай найз байдэ ямар нэг юм болоо гэхэд бүх стрессээ зургаараа гаргацдаг. Тий өөрөө яг тухайн үед ямар одоо сэтгэлдээ одоо жоохон сэтгэл тааруу байвал бас нэг өөр одоо их баяр баясгалантай байвал хөнгө мөнгө гэсэн өөрөөр тавьдаг л байх л да ерөнхийдөө тий. Яг та ер нь тийчээс үе байсан уу? Сэтгэлээр унах юм гонх үетэй тийм уйдгартай гонигийн зураг зурж ит юм уу? Ер нь тийм юм байна. Байх уу? Ялангуяа нэг жоохон тийм сэтгэл хөдлөсөн үед зурсан зураг. Би нэг абстракт зураг зурдаг байсан гэсэн шүү дээ. Тэр үед зурсан зургууд илүү гоё тийм нэг өөрийн сэтгэл санааг илэрхийлээд гарсан ч болоо тэр юм гэдэг тэр юм илүү тийм амжилттай болсон зургууд байдаг. Та энэ зураг зурчаад хүмүүст харуулахдаа энэ хүмүүс юу мэдрэх бол гэж тодорхойлт боддгоо. Ерөнхийдөө би бол миний эхний бодол байдаг гэсэн. Энэ эхлээд хүн бол шууд одоо байгалийн зургийг бол хүн ийм байгаль байна гэж шууд хараад уншиж шүү дээ. Абстракт зураг бол ерөнхийдөө хүн бол заавал ч өөрөө уншиж өөрийнхөө бодлыг ер нь жоохон толгоогоо ажилуулж мэдэх ёстой гэж би ойлгодог. Ер нь л уран зураг бол өгөхгүй яруу нэрэг. Тий. Тэргүүдээ одоо чинь ингээд абстракт зурган дээр хат чинь юу харуулсан болоо гэж эхлээд хүмүүс чинь тэрийг чинь хараад нэлээд бодох ёстой шүү дээ. Бодож яснаа өөрийнхөө төсөөллийг бас тэн дээр бодно тийм ээ. Ер нь тийм зураг нь илүү юу болоо л гэж боддог. Тийм хүү ер нь бол юу ч төсөөлж болно шүү дээ тий. Байгалийн зураг бол энэ бол ийм өглөө ороо байна гэж хүн бол нэг хактер бодсонаа бол уншихгүй шүү дээ тий. Үзэгч та бүхэндээ дэлхийн урлагийн түүхэнд нэр алдраа дуурсгасан Алтад зураачдын намтар уран бүтээлийг төлөөлж байгаа лээ. Өнөөдрийн дугаараар та бүхэндээ Францын алдарт зураач Камила Физарогийн уран бүтээлийг төлөөлье. Францын импрессионист зураач Камили Физаро 1830 онд баруун энтэгт худалдаачны гэр бүлд мэндэлжээ. Тэрний аав нь Франц еврей үндэстэн, харин ээж нь баруун энтгийн эрлиц хүн байжээ. Тэрээр ажил амьдралын гараагаан аавынхаа адилаар худалдаа 8-аараа эхэлсэн ч тэрний зураг зурах чин хүсэл нь амьдралыг нь өөрчилж чадсан. Физаро 1852 онд дайны зураач Мел Виттэй танилцсан бөгөөд 2 жил гарсан хугацаанд тэрнтэй хамт Каркаст амьдарч байжээ. Тэрээр 1885 онд Парист ирж Коротын байгалийн үзэсгэлэн гайхан шагширжээ. Энэ хугацаанд Парис тэрний ойролцоох газар нутгууд тэрний уран бүтээлийн гол сэдв болоод байлаа. 1859-с 1861 онд Сүзигийн Академид суралцсан бөгөөд дүрслэх урлагийн томоохон төлөөлөгчд болох Моне, Сезани нартай нөхөрлөж эхэлсэн байна. Бараг л энэ үеэс Жюль Виге хэмээх бүсгүйтэй уулзах болж энэс хойш 10 жилийн дараа 1871 онд гэр бүл болжээ.
Тэд 8 хүүхэдэд төрүүлж өсгснөөс 2 хүү Люсиан Пизаро, Жорж Пизаро нар нь эцгийнхээ мэргэжлийг өвлөн авсан байна. 1861-ээс 1863 онуудад ажилласан Салонд нь голог тохиолж 1863 онд тэрээр Салон дес Рефусес үзэсгэлэнгийн гаргажээ. 1864-өөс 68 онуудад Салонд хэд хэдэн үзэсгэлэн гаргасан ч тэрний бүтээлүүд нийтийн дунд нэр хүнд олсонгүй. Хинч тэрний бүтээлийг худалдаж авдаггүй байсан учраас санхүүгийн хувьд хүнд үе эхэлсэн. 1866-аас 68 онуудад Пизаро Фонтойс хотод ажиллаж амьдарч байжээ. Энэ үеийн тэрний уран бүтээлд ихээхэн өөрчлөлтүүдийг авчирсан. Тэрний уран бүтээлүүд нь Кротын Барбизон реализмаас импрессионизм болон өөрчлөгдсөн. 1869-өөс 70 онд Лусенис руу шилжсэн бөгөөд яг энэ үед Франц Пруссийн дайнд игдсэн бөгөөд тэрний маш олон бүтээл устж өгөөлжээ. Дайн амжилтал тэрээр гэр бүлийн хамтаар Лондонд амьдарч байлаа. Пизарогийн найз зураач Допинг нь тэрнийг уран зургийн худалдаач, ихэвчлэн импрессионистуудын уран бүтээлийг сурталчилдаг Дюрент Рүлттэй танилцуулжээ. Дюрент Пизарогийн үзэсгэлэнг Парис 1883 он болон Нью-Йорк 1886 онд зохион байгуулсан гэдэг. 1872-оос 1878 онуудад тэрээр Фонтойд Сезанагийн хамтаар амьдарч уран бүтээлийн төрөвжээ. Энэ хугацаанд тэрний бие даасан импрессионист арга барил бүрэлдэн бий болжээ. Пизаро нь импрессионистуудын үндэслэгчдийн шилдэг нь байлаа. Тэрнчлэн 1874 оноос 1886 онд Парист 8 удаа бие даасан томоохон үзэсгэлэн гаргасан цорын ганц уран бүтээлч. 1885 онд тэрээр Сигнак болон Сиаварт нартай танилцсан бөгөөд дараагийн 5 жилийн хугацаанд тэдний Дивассиниаст Понтиласт арга барилд суралцжээ. Пизарогийн социалист үүсэл нь тэрэнд баггүй асуудал үүсгэсэн. 1894 онд анархистуудын занал хийлээс дайчин Бельги рүү дөрвөн гарсан байна. Гэсэн ч 1885 онд өөрөө анархистэд үзэлтэн болжээ. 1896-аас 1898 онуудад тэрээр Ровны тосгон болон бомбуудын тухай хэд хэдэн уран зураг зурсан байна. Эдгээр зургууд нь эхэн үеийн импрессионизмын хэв маягтай бүтээлүүд байдаг. 1897 оноос 1903 онуудад ихэвчлэн Парис болон Диафи, Ле Хаврын тухай зургнууд тэрний уран бүтээлд голлох байр эзэлж байлаа. Импрессионизмын нэр төлөөлөгч Францын алдар зураач Пизаро 1903 онд насан өд болжээ. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ удаагийн дугаараар натурморт буюу амьгүй битгий хэрхэн зурах аргачлалыг заанаа. За ингээд зураг зураад эхэлцгээе. За эхлээд тухайн зурж байгаа зүйлийнхээ хэмжээг авна. Тэгээ энэ хооронд харьцааг нь ерөнхий харьцааг нь хэмжиж гаргаад тэгээд тэрийгээрээ хайрцагч энд цаасан дээр болгодог байгаа. За эхлээд аль нэгэн жимс хүнсний ногоог нь энэ бол зөвхөн орон зайгаас ингэж хэмжээ авдаг. Нөгөө харандагаар хэмжих арга байгаа. Урдны дугаар утас дээр хэлжсэн. Харандагаар хэмжих аргаар ингэж орон зайгаас хэмжээ авна. Одоо энэ наатлын ногоон жимсийн хэмжээг аваад бусад жимстэй нь харьцуулна. Тэгээд ерөнхийдөө энэ бүх жимс тавгтаа хэр яаж ямархан хэмжээнд багт чинь тэрийг хэмжиж тооцоолж гаргана. Миний энэ өөр газраас харахаар энэ бас харилцан адилгүй харагддаг л та. Одоо хажуугаас нь ойрхон харагдаж байгаа хүнд нэг өөр, холоос харж байгаа нэг хүнд өөр. Тухайн тэр харагдах нь дээд доод харааны өнцгөөс шалтгаалаад
миний харагдж байгаасаа байна Джеймс. Энэ хамгийн наадлын ногоон Джеймс ингээд дээшээ яваад хоёр дахь яваад өөрцийн дээдлийг даваад орж ирж байна. Хэмжээ авахта тохоо шулуун байх хэрэгтэй. Тэгээд энэ тухайн хэмжиж байгаа ямар нэгэн хэмжээг ерөнхий нэг юмны хэмжээг аваад тэрийг бусадтай нь харьцуулж тэр зүйл одоо бусад юунда хид явж ин тэр хэмжээг нь ерөнхий харьцааг нь гаргаж байна. Одоо бусад хажууд байгаа том зүйлийнхаа өндөрт хид багтж байна, хажуу талд нь хид багтж байна. Тэр хэмжээгээр харьцаж ерөнхий харьцааг нь гаргаж байгаа. Одоо энэ тухайн Джеймс нь тухайн хүнсийн ногоо нь бусад тэр ногоонуудтайгаа яаж хаавар яаж аль харалтаанд байна, хаана төгсөж байна, хаана эхэлж байна гэж бусад тэр байгаа төсөл эхэллээ тэр бусад ногоонуудтай харьцуулж хайрцагдаж гаргаж байна хэмжээгээр нь. Аль хавцаа нэ тэгээд бас хэмжиж гаргаж байна тий. За ерөнхийдөө ингээд хайрцаглаад хэмжээний дотор нь байгуулалтын ерөнхий шугамаар талуудаар нь байгуулалтаа ингэж хийгээд байгуулалтны гайгүй болсон үед ингээд энийгээд зураас олгоод байгуулалтаа арилгаад ингээд талуудаар гаргасан байгуулалтаа таслуудаар гаргасан байгуулалтаа уусгаад ингээд эцсийн сүүлийнхаа эрсүнх болгоно. Эрсүнхээ болгоод ингээд байгуулалтаа дуусгах шатнд орж ирж байна. Байгуулалтаа дуусгах юм бол тэмдэж усан будгаар яаж ажиллах тухай үргэлжлүүлэн орноо. Усан будгийг хэрхэн ашиглавал зүгээр усан буудаг гэж юу н бусад буудагнаас юугаар онцлогтой юм. Тэр тухай хэдүүлээс та бүхэндээ ярьж өгнө. Усан будгаар ажиллах үедээ байгуулалтаа харандаагаар хийж байгаа зургийнхаа байгуулалтыг бүтгэхийн үйл зүгээр байдаг. Усан будгаар дараа нь буутахад хэрвээ харандаа тод байвал цаанаас ингээ харагддаг тийм сүрэг талтай байдаг. Тийм болохоор харандаагаа байгуулалтаа жоохон бүтгэн хийж өгвөл зүгээр. Тэр яг усан будаас ажиллахаасаа өмнө байгуулалтаа өөртөө харагдах төдий болго балруулаараа хөнгөн балруулаад ингээд тийм бүдгэрүүлээд орхидог. Зураасаа бүдгэрүүлээд орхидог. Тэгээд бүтгэн нүдэндээ харагдах төдий зураасаа дээрээ тулгуурлаад зургаас цааш нь үргэлжлүүлж зовно. За ерөөхдөө ингээ байгуулалт нь ерөөхдөө гайгүй болоод ирж байна. Тэгээд яг байгуулалтаа сайн хянал их зүгээр. Дараа нь ингээд алдсан байвал тэгээд байгуулалтан дээрээ л засч авахгүй бол дараа нь усан будгаар дээр нь зас боломж муутай. Тэгээд бусад будгаас нэг онцлог нь дараа нь засах боломжгүй. За ингээд нэг зураасаа жоохон бүдсгээд өөртөө харагдах хэмжээнд балруулаар ингээд бүдсгэн. Тэгэл их зүгээр үү. Энэ за ингээд нэлээд бүдгхэн болоод ирлээ. Гэтэ бол ингээд харагдаж байна. Тийм болохоор ингээд цааш нь айл нэг юмсан ингээд ерөнхийд нь
Алийг ч юмсээс их ингээд. Яа. Усан бодог гэж яагаад нэрлсэн гэж бодож иж магадгүй. Яагаад бол усан бодог бол ерөнхийдөө тухайн бодгоноос өнгөнийхөө нөлөөг аваад туяаг аваад ер нь дандаа усаар зурдаг гэсэн үг л. Тэгээд усан бодог гэсэн нэртэй байна. Одоо нэг зүйл одоо олон янзын өнгөөр харж байгаа бол тэр ингээд өөрийнх нь нэг зүйл зарим нэг өнгө ингээд улаан чим шиг одоо жоохон өөр өнгө орцсон чим шиг тэгээ тэр харагдаад байгаа тэр бусад өнгүүдийн бас давхар ингээд шигтгэхэд дээрээс ингээд давхарлаад явахаар ингээд өнгө ингээд гялгаар юм ингээд давхарлаад тавьсан юм шиг тиймэрхүү маягаар ингээд ажилладаг. Тэр нь одоо юу гэсэн үг вэ? Өнгө юм ингээд давхарлахаар ингээд давхцаад нэг өнгө болж харагдана. Тэрэн шиг одоо болж өгөлийн цэвэр өнгөөр нь өөрийнхөө өнгөөр ингээд өөр өнгөний нөлөөд орсон байвал тэргийн дээрээс нь дахиад цэвэр өнгөөр нь одоо чинь улаан дээр хөх туяа орсон байвал тийм улаан хөх өнгө байвал тэр эхлээд улаанаар нь усан бодгоороо хийчээ дээрээс нь дараачин хөх туяаг нь өгж явуулах зүгээр. Тэгэхгүй бол шууд тэр хоёр өнгөө ч юм уу одоо хоёроос илүү өнгөнийх найруулдаг. Яг 3 өнгөөс найруулж байдаг. Гэхдээ ер нь олон өнгө найруулсан усан бодог хэртэн. Усан бодог гэхэлээ ер нь ямар ч бодог хэртдэг. Тийм болохоор тухайн өнгөн тийм гандуу өхмөл болж эхэлдэг. Тийм болохоор тухайн цэвэр өнгөөр нь л зурвал их зөв. За ингээд зургаа цааш ингээд үргэлжлүүлээд явна. Тэгээд тийм болохоор энэ натурморт гэдэг зураг маань өөрөө олон цаг хугацаа шаардаж зурагдаг зураг. Ерөнхийдөө ингээд ямархуу процессыг бүсгүцдэг гэдгийг ерөнхий ойлголт өглөө. Тэгээд та бүхэн сонирхч байвал өөртөө бас хийж зурж үзээрэй. Зурж үзчихээж өөрөө биеэрээ мэдэрчээч ингээд энэ амтын аль нь хэцүү, яаж хийхэд хэцүү байдаг юм уу, амархан байдаг юм уу? Тэрийг хийж үзчихээс та нар өөрсдөө мэдэрнэ. Тийм болохоор хэрвээ сонирхч байвал өөрөө ингээд гэртээ янз бүрийн юм тавиад ингээд хэмжээгээр нь байгуулалтаа зөв хийгээд энэтэй холбоотой сурах бичгийн номнууд их зөндөө байдаг. Тэр сурах бичгийн номнуудаас харж ашиглаад хэрэгтэй юм нь өөрөө сурж аваад өөртөө хэрэгтэйг нь өөртөө шингээгээ сураад тэндээс байгуулт яаж хийх 1 2 3 ингээд ерөнхийдөө янз бүрийн ингээд харуулсан байх. Тэрийг ингээд хараад өөртөө юм натурморт зурж хэрвээ зур сонирхдаг бол зурж үзвэл бодит байдал дээр хамгийн гоё байдаг. Тийм болохоор амттай байдаг. Тийм болохоор өөртөө зурж үзээрэй. Натурморт бол хүнийг их сайн хөгжүүлдэг байгаа. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. PB-Телевизээс бэлтгэн хүргэдэг урлагуу нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн төгсгөлд та бүхэндээ алдартай оддын хөрөг зургийг хэрхэн бүтдгийг харуулах болно. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.